Шинэ өглөөний мэнд төргий. Та сайхан амарсан уу? Энэ өглөөг бас эзний үгтэй бас тантай хамт эзний оршихуйд байх энэ цагийн төлөө талархалтай байна. Тэгээ энэ цагийн төлөө хамтдаа залбирая. Мөнхийн эзэн минь бид таныхаа өмнө ирж байна. Тэгээ энэ өглөөг таны үгтэй, таны оршихуйтай, таны үгийг тунгаан бодсон гайхалтай цагаар эхлүүлэхийг хүсэж байна. Энэ цагаар дамжуулан та бидний зүрх сэтгэлд өөрийн амьд үгийг хэлэх болтугай. Иесусийн нэрээр залбирлаа. Амен. За бүгдээрээ хамтдаа даваа гаргаас буюу өчигдрөөс эхлээд итгэлийн амьдралын ялалт амжилт хаанаас ирдэг юм бэ? Юунаас эхлэх юм бэ гэдэг талаар ярьж байгаа. За тэгээд өнөөдөр бүгдээрээ хамтдаа Лук номны 10 дугаар бүлгийн 38-аас харцгаая. Зураа нэгэн тосгоноор ороход Марта гихч нэгэн эмэгтэй түүнийг гэртээ хүлээн авав. Тэр эмэгтэй Мария гэдэг охин дүүтэй бөгөөд эзний хөлд суугаад үгийг нь сонсож байлаа. Марта үйлчлэх ажилдаа түүрцэн тул Есүс рүү очиод "Эзэн минь, үйлчлэх ажилд дүү маань намайг ганцаар орхисныг та анзаарахгүй байна уу? Надад тусал гэж түүнд хэлээч" гэв. Харин эзэн: "Марта, Марта, чи олон юмд санаа зовж зүдрэх юм да. Үнэн дээр ганцхан л юм хэрэгтэй. Өөрөөс нь булаагдшгүй сайныг Мария сонгон авчээ" гэв. Амен. За энэ ишлэл бол Библийн бас нэг гайхалтай хэсэг. Тэгээ энэ хэсэг бол хамгийн бас олон тохиолдолд буруугаар ойлгогддог хэсэг гэж ярьдаг. За энд мэдээж Марта, Мария хоёр маань бол эзний хайртай хүмүүстэй. За тэгээд эзэн тэдний зочилсон эгч дүү хоёр байгаа. За эгч нь бол үйлчилсэн байна. За галтгоонд үйлчилсэн байна. Зочдыг өрөн авахд анхаарсан байна. Гэх мэтлэн. Харин дүү нь бол Мария том өрөөнд гэж ярьж байгаа те. Эзний хөлд суугаад эзний үгийг сонссон байна. За тэгээд Марта бол төөрцсөн байгаа. За би ингээд үйлчлээд байхад дүү маань тэнд зүгээр суугаад байгаа гэж төөрцсөн учраас эзнийг үгийг те үйлчилж байгаа, үгийг хуваалцж байгаа. Яг тэр үед нь таслан зогсоосон баг. Миний үйлчилж байгаа би ингээд ядраад байна. Дүү маань туслах хэрэгтэй шин танд хамаагүй юу? Тусал гэд хэлээд өгөөч гэсэн баг. За энэ үед бол эзэн хэлсэн те. Чи бол зөндөө олон юмд ингээ санаа зовоод түүртэд байна. Үндэ ганцхан юм хэрэгтэй. Өөрөөс нь булаагдшгүй сайныг Мария сонгоо авчээ гэсэн. За энэ яг булаагдшгүй сайн гэдэг зүйл нь яг юу юм болоо гэдгийг харин эзэн тодорхойлж хэлээх баг. Тэгэхээр бид нар ингээ уншихаар эзний хөлд суух нь булаагдшгүй сайн байна. Ер нь ингээд үйлчлэх хэрэггүй юм шүү. Зүгээр л эзний хөлд суух ёстой юм шүү гэж бодох гээд. Нөгөө талаас яг ингэж бодох юм бол эзний маш олон бас Библийн сургаал номлолтой энэ зөрчилдөн. Ажил, хөдөлмөрлөх, залхуурахгүй байх, үйлчлэх, амьдралаа зориулах гэсэн энэ ойлголтуудтай зөрчилдөн. Тэгээ бид нэр бодож яг энэ дээр буруугаар ойлгодог. Харин яг энэ булаагдшгүй сайн нь юу юм бэ гэдгийг хамтдаа суралцъя. Тэгэхээр нэгэн теологч тайлбарлагч хэлсэн байгаа. Энэ бол том өрөө галтгооны хайцуулт биш юм аа. Харин энэ бол бидний хаана юу хийхээс илүү харин дотоод зүрх сэтгэлийн маань тэр асуудлын талаар ярьж байна гэж. Өөрөөр хэлбэл галтгоонд үйлчилж байгаа Марта зүрх сэтгэлдээ эзний хөлд суусан байх боломжтой байсан гэж. Эсвэргээрээ эзний хөлд суусан Мария зүрх сэтгэл дотроо олон зүйл санаа зовоод түүрцэн байх ч боломжтой байсан гэж. Тэгэхээр хаана юу хийж байна гэдгээс илүү зүрх сэтгэл хаана явж байна гэдгийг л эзэн хэлж байна.
Тэгвэл эндээс тэр булаагдшгүй сайн зүйл нь юу юм бэ гэвэл бидний зүрх сэтгэл эзний өмнө байна уу? Эзний өмнө амарч байна уу? Тэгэхээр Христч үйлчлэгчдийн, итгэгчдийн өнөөгийн нэгэн том асуудал бол үйлчлүүлэхээр дууцна нэгэнд биш. Үйлчлэлдээ илүү их санаа тавьж байгаа нь гол асуудал болж байгаа. Тэгэхээр магадгүй эзэн Марта аягуус хийгээд ирээ гэсэн бол Марта ажилдаа төвөртөөд Мариагаар хийлгүүлэхгүй юу гэж хэлэх байх л та. Харин Мариаг эзний хөл суугаад эзний үгэнд анхаарад дотоод амралтыг эдэлж байсан учраас эзэн ганц үг хэлэхэд шууд сонсох байсан, дуулууртай байх байсан гэж. Тэгэхээр олон юмд санаа зовж зүдрэх гэдэг нь бидний дотоод асуудал болж таарж байна. Тэгвэл булаагдшгүй цорын ганц сайн нь бидний дотоод амралт юм аа. Тэгэхээр эзэн энэ үйлчлэлийн энэ галтгоо том өрөөнийхөө ингээд тэнцвэрийг олоод байгаарай гэж хэлээгүй. Харин юу гэж хэлсэн бэ гэвэл үнэндээ ганц л юм хэрэгтэй гэж хэлсэн баг. Тэгэхээр бүгдээрээ хамтдаа яг энэ талаар тунгаан бодъё. Магадгүй олон зүйлд санаа зовсон тэр цаг үе донд та явж гинөө. Тэгвэл хамтдаа эзний дотор амралтыг эдэлцгээе. Энэ нь юу ч битгий хийгэрээ гэсэн үг биш. Харин хийж байгаа зүйл дундаа, ажил өөрчлөлт дундаа, завгүй байдал дундаач эзнийг эрен хайсан, эзний оршихуйд амарсан байх боломжтой. Яг тэр амралтыг эдэлцгээе. Зүрх сэтгэлээ эзэн дээрээ тавьцгаая. Өөрийн хийж байгаа ажил үйлчлэлээр өөрийгөө дүгнэх биш. Харин би эзний дотор амар тайван байна уу гэж харцгаая. Зүрх сэтгэлээ ажил үйлчлэлт биш эзэн дээрээ тавьцгаая гэж. Тэгэхээр бид нар өөрсдийн ололт амжилтыг нэгдүгээр тавих үедээ бидний фокус анхаарал маань эзэн дээр биш харин ажил үйлчлэл дээрээ төвлөрдөг. Харин эзэн дээр төвлөрсөн зүрх сэтгэлээр ажил үйлчлэлээ хийцгээе гэж уриалж байна. Тэгээ хамтдаа залбирцгаая. Тийм ээ эзэн минь, бид өнөөдөр ажил үйлчлэл бидний байршил хаана байхаас үл шалтгаалаад, юу хийж байгаас үл шалтгаалаад бид таны дотор амарсан байхыг хүсэж байна. Тэр Мария таны хөлд суугаад танд анхаарсан байсан шиг бид зүрх сэтгэл дотроо таныг анхаарч, тань дээр төвлөрч, таныг нэгдүгээр тавьж алхахад туслаарай. Бид өөрсдийн байр суурь, ажил үйлчлэлээ нэгдүгээр тавих биш, өөрийгөө тодорхойлох биш, харин таны дотор байгаа эсгээрээ өөрийгөө олж харахад туслаарай. Иесусийн нэрээр залбирлаа. Амен.